спонсорээс солонгост явж хахад дүүгийнхээ урилгаар одоо автомат хийсэн байгаа. Тэгээд нөгөө шүлжээ гэдэг утгаар нь ойлгоод одоо ямар нэг явуулаад хамжиж байсан. Нэг өдөр дүү маань амжилтын актив гэдэг нь суугаад тэгээд би нөгөө нэг юу яасан. Тэгээд тэндээ энэ амжилтын актив дээр нь пак хэлцгэрлийн нөгөө миний амжилтын зохиол гэсэн нэг ном хөтлж байсан байхгүй юу? Амжилтын алхам. Тэгээд энийг би ингээд өөрөө хэлж байсан. Одоо энэ анх бид нэг ингээд спонсор мөн ирээд анх байхдаа бидний за та нарыг ингээд юу яагаад мөрөөдөл бичиж гээд ингээд 10 хэдүүлээ сургалтын суугаад тэгээд мөрөөдлөө бичижсэн. Тэгээд энийг ингээд зандаа ингээд хөтлж яваад тэгээд одоо энэ амжилтын зохиол гэдэг энэ юм аа одоо би нөгөө хамгийн түрүүнд би энэ амжилтын зохиолын дээр эрүүл мэндийг бичдэг байхгүй. Яг эрүүл мэндийг бичсэн бол би улсад 30 жил ажиллаад тэгээд 3 жил нөгөө бүхний хавдар гэдэг урагшлал авсан. Тэгээд нөгөө бүхний хавдар гэдэг яваад эхлээд нөгөө нэг би бас юугаа гарцсан. Нөгөө эрүүл мэндийн хавдар. Эхлээд нөгөө нэг хамгийн түрүүнд эрүүл мэндийг бичнэ гэдэг. Тэгээд бүхний хавдраа яваад 2 жил наваад 3 жил гарсан. Тэгээ хавдарт үзүүлээд эхлээд нөгөө 3 сард нэг авчихсан. Тэгээ дараа нь 6 сард нэг яваад дараа нь одоо сая 2 сард үзүүлсэн чинь жилд нэг удаа үзүүлсэн байхгүй. Тэгээд тэр маань юу вэ гэвэл энэ нөгөө sales master цаалан галаа энэ химийг угаад тэгээд би энэ хайцнаас 2 ийм бүтнийг л ууссан. Өшөө ууж яаж. Тэгээд энэ эрүүл мэндийн тухай дандаа байрны бичээд тэгээд дараа нь ингээд машинтай болноо. Ингээд бичсэн тэгээд машинтай болсон байгаа. 9606 гэсэн өрөөс машинтай болсон байгаа. Тэгээд би анх үнгийн хөслийн чагсаалт гэж байна. Тийм. Энэ дээр би ингээд бичсэнээс баггүй. Sales master цол хамгаална 2024 оны 6 сард гэвчихсэн байсан чинь яг энэ sales master цол хамгаалсан баггүй. Тэгээд өөрөө нөгөө тогооч мэрэгчлэлтэй болохоор багш нар биш болохоор ингээд дандаа мөрөөдөө ингээд бичээд тэгээд нөгөө нэг компьютер ажиллаж чадахгүй яг өөрийнхөө гэдэг нөгөө юугаар ингээд нөгөө толгоонд орж ирсэн юм аа ингээд энэ юу ингээд бичээд ингээд зарим нь бас биелж байгаа зарим биелгэдэг байгаа тийм тэгээд нөгөө ингээд би нөгөө 24 онд л 60 хүүхдийн нөгөө юу бэлдсэн байгаа нөгөө атомч өөрөөс нөгөө юу яах нөгөө хоолцох соёлтой. Тийм учраас би нөгөө 60 хүүхдийн нөгөө хөдөөний хүүхдүүдэд нөгөө оос хайцсан хэлсэн байгаа. Тэгээд нэг юу хүүхдэд өмчийн өрөөсөө хүүхдэд нөгөө юу анги манай охины ангийн нэг хүүхдэд хөтөн өмчийн хүүхдэд тэрэн дээр би нөгөө бэлэг бэлтэж өгсөн байгаа. Ганцаар уулзсан. Тэгээ одоо нэг тиймэрхүү маяг байгаад ингээд өөрийнхөө ингээд жоохон мөрөдж бичээд ингээд одоо ингээд баг хамт олноороо тийм тэдэн хүнтэй болноо тэдэн бичлэг үзнэ одоо өдөрт тэдэн хүнд хэлнэ нэг хүнд хэлнэ хоёр хүнд хэлнэ ингээд өөрөө ингээд яваад идэг. Тэгэхээр би нэг анх сургалтын суугатаар шааргуус мастер болно гэдэг ингээд мөрөөдсөн. Одоо ингээд онгоц монгосныхоо би одоо 2 жилийн дараа тэтгэж гарна. Тэгээд би ерөөсө улсад ажил хийсээр хагаад тэгээд нөгөө ерөөсө нисгимс ерөөсө үзэр мөглөө. Тэгээд би нөгөө энэ амжилтын актив суухтаа би ерөөсө нөхөртөө хамт нэг ямар ч гэсэн амьд байхдаа нэг нисээд үзье гэдэг. Тэгээд шаарнаас зүтрах гэдэг үгүй яа. Нөхрийгээ дагаад хоёулаа нэг нисэж үзнэ гэдэг одоо бүр ингээд бичсэн байгаа ингээд өөр. Тэгээд битээр ерөөсө машин гэсэн тэгээд сая 25 оны 1 сард машин авсан байгаа. Тэгээд ингээд хүүхдүүдтэйгээ бичээд байгаа. Тэгээд манай охин ингээд заримдаа хүүхдүүдээс асуудаг байхгүй. За тэгээд энэ одоо яаж бичих вэ гэхээр манай охин гэж одоо би ингээд 6 сарын дараа юу болох юм бэ? 18 нас болох юм байна. Намайг ингээд оруулаад sales master цог хамгаалж гэж. Ингээд бичсэн. Ингээд нөгөө энэ заримдаа ингээд байгаад ингээд нөгөө ингээд юу бичлэг үзэг бичдэг байхгүй юу? Ингээд өөр ингээд бичиж байгаа. Тэгээд
амжилтын тийм юу зарим нь бол ер нь бэлдэж шүү. Ингээд бичээд байгаа. Тийм биелээд идэв шүү. Тийм учраас та хэд мөн ингээд энэ амжилтын зөвлөлийг бичихгүй бол бас болдгоо байна гэдэг. Одоо мөрөөдөж сайхан